За сайн уу залуусаа өмнөх хөтөлбөрөөр бид агсан түвшинд стрим хийхэд ямар хэрэгслүүд шаардлагатай байдаг талаар мэдээллүүдийг хөрвүүлсэн тийм ээ. Capture card, hub, mic, гэх мэт бүгдийг ингээ бэлдээд тавьчихлаа. Яаж холбохоо ойлгочлоо. Одоо харин бид нар дахиад нэг асуудал гарч ирсэн. Тэр юу вэ гэхээр хэрхэн стримээ хийх вэ? Стримээ хэрхэн асаах вэ? Хинээс зөвлөгөө авах вэ? Хаанаас бичлэг үзэх вэ? Тэрхүү асуултын хариултыг өөрсдийн боломж болцоогоор хамтдаа олж мэдцгээе. Яг ямар төхөөрөмж хэрэгслүүдийг ашиглаж стрим хийх гэж байгаа талаараа товчхон дурдъя. Утас болон OnePlus-ийн Pad Pro залгах нь энэний оронд iPad байсан ч болно. Capture card дандаа Ugreen комбо яваад байгаа шүү. 11-т 9-т hub. За шинээр гарсан танилцуулагдсан ширээний mic iPad Pro-ны энэ webcam болохоор зүгээр ингийн C270 гэдэг HD webcam. Компьютерийн хувьд болохоор нэг иймэрхүү үзүүлэлттэй. Windows 11 суусан байна. i5-ын 12 дугаар үе 16 RAM-тай. График картны хувьд болохоор GeForce RTX 4060. За анх үзэж байгаа хүмүүс юун сүртэй бага юмнууд тавьчихсан гэж бодож иж магадгүй. Ягаад эдгээр хэрэгслүүдийг тавьсан бэ гэхээр бид нар зөвхөн компьютероос дэлгэцээрээ дамжуулж стрим хийхгүй нэмэлт 3 дахь төхөөрөмжнөөс дүрсийг компьютер руу дамжуулж компьютер дээрээс тухайн платформ руугаа дүрсээ шилжүүлэх юм. Анхлан сонирхож байгаа хүнд заавал нэг юм үнэтэй хэрэгслүүд аваад компьютер ашиглаад стрим хийх шаардлагатай юу гэдэг дээр тайлбар өгөхөд шаардлага байхгүй. Хэрэг та хүсэх юм бол тухайн утас болон таблет, iPad-н дээрээ төлбөртэй болон төлбөргүй 3 дахь аппликейшнуудыг суулгаад тэрийгээр стрим хийх боломжтой байдаг. Capture card-аар дамжуулж компьютер дээрээ стрим хийх, тухайн утсан дээрээс стрим хийх хоёрын юугаар ялгаатай юм бэ? За эхлээд утсыг нэрээ бидний төлбөртэй болон төлбөргүй 3 дахь хөгжүүлэгч нарын аппликейшнийг ашиглаад утсан дээрээс стрим хийж болно. Эдгээр аппликейшнуудын зарчим нь өөрөө тухайн төхөөрөмж screen recorder буюу дэлгэцээ өгөөрөө рекорд хийгээд тэрхүү аппликейшнаар дамжуулж каст хийдэг гэсэн. За screen record хийхээр хална төхөөрөмж маань утас маань хална ачаална олон цагаар тоглоно дээрээс нь хургуур муутай бол тэгээд device муудаа л ер нь бол ачаалыг нь дийлэхгүй. Хоёрдугаар чанарын асуудал гарч ирдэг. Бид зөвхөн ганцхан платформ дээр л стрим асаах боломжтой. Facebook уу, YouTube уу, одоо Twitch үү те хэдэн платформоос өөрөө сонгоно. Зэрэг олон платформ руу дүрсээ цацах боломжгүй байдаг. Гуравдугаарт програм хөгжүүл талдаа нэлээд ялгаа гарна. Энэ бол ойлгомжтой те зөвхөн утсан дээр зориулсан аппликейшн нөгөөх нь бүхэл бүтэн Windows үйлдвэрлэлийн систем, Mac OS ч юм уу те тэрхүү үйлдвэрлэлийн систем дээр гол ялгаа нь та нэмэлтээр яг агсан түвшний одоо стримерүүдийн ашигладаг нэмэлт функцүүд, сорсуудаа татаж өгөх боломжтой. Гэх мэт маш олон зүйл байгаа. Энэ бүгдийг нэг бүрчлэн дурдаад ах юм бол бичлэг маань дуусахгүй байх. Бичлэгийнхэн дурдах хэрэгтэй байсан гол зүйлээ мартсан байна. Түүнийг тавчгаа хэлчихье. Энэхүү бичлэг нь өөрөө зөвхөн анхлан суралцж байгаа тань мэдхүүн талаас тайлбарлаж байгаа зүйл шүү. Хэрэг та стрим хийжсэн ч юм уу энэ талаар нэлээд сайн мэдээлэлтэй хүн бол алгасаараа битгий шүмжлээрээ гэж гоё. За тэгэхээр бидний зүгээс хамгийн ихэнд хийх шаардлагатай зүйл юу вэ гэхээр OBS Studio гэх програмыг татна. Энэ өөрөө Windows, Mac OS, Linux гэдэг 3 тусдаа үйлдвэрлэлийн систем дээр үнэхээр сууж байгаа. Хоёрдугаарт хүмүүс их үзүүлэлт асуудаг. Тэрийг бол зүгээр шууд ингээл интернет дээрээс ChatGPT ч юм уу бүх мэдээлэл байгаа дөө. Зүгээр энгийнээр хэлгээд таны компьютер таг энгийн байж болохгүй. Гэхдээ яг бүр тийм заасан үзүүлэлт бол байхгүй. Энд дээрс гарчсан мэдээлэл дээрс харахад бол үйлдвэрлэлийн систем Windows 10-тай байх ёстой. За тэгээ график карт нь өөрөө GTX 900-аас дээшээ ч юм уу тэ Radeon карттай бол тийм. Тэгээ RAM нь тэдээс дээшээ гэх мэт иймэрхүү мэдээлэл бол та өөр шууд интернетээс харж болно. Зарим зүйлийг ингээд өөрөө жоохон судлаад мэдээд авчвал танд үлдэх нь илүү шүү. OBS татагдсан. Одоо бидний хувьд энэхүү таблетнаас дүрсээ OBS програм руу шилжүүлнэ. Тэгэхэд capture card-н дээрээс холболтой байж байгаа.
таблет юм уу iPad руугаа залгаад өгчнө. Эндээс энэхүү хабнаас гарч байгаа HDMI-аар capture card руугаа өгөөд capture card-аас com руугаа залгах. Ямар ч гэсэн холболтой байсан capture card маань өөрөө сигнал авсан байна. За тэгээд таблет дээр маань болохоор cast хийх үү гэсэн мэдээлэл орж ирж байна. Залгасны дараа энэ дээрээс cast гэдэг зөвшөөрлийг өгч. За ингээд холбосны дараа яах вэ гэхээр бидний зүгээс capture OBS програм руу ороод шууд утсаараа бичлээ давхараас компьютер дээрээс бичээд дүрсийг дараа эвлүүлэхээс залхуурчлаа. Хамгийн ихэнд хийх зүйл нь энэ доороос нэмэх тэмдгээ дараа source дээр дараад video capture device гэдгээ сонгож өгөөд OK гэж тарлаа. Энэ дээрээс capture card-ныхаа моделийн дагуу Ugreen 35285 гэдгээ сонгоод өгч. Энэ дээр дарлаа OK. Одоо дүрсээ орж хийгүүлээ. За ингээд дүрс маань ороод ирлээ. Тэгээд capture card-ны үүрэг маань өөрөө эндээс гарч байгаа дүрсийг өөрөөрөө хуулаад ийшээ дамжуулахдаа бас өөрийн чадамж гэж байдаг. Хитэн герцээр ийшээ дамжуулах чадамжтай юм тий. Голдуу бид нар 60 герцээр дамжуулж байгаа. Capture device гэх сонголтоор таблетны дүрс маань OBS-ийн дэлгэцэн дээр гараад ирсэн байна. Энэ маань өөрөө шууд холбогдсон байна. За тэгэхэд ороод ирсэн дүрсийг бол бид нар яаж хэмжээг нь трансформ буюу удирдах боломжтой. Байршлыг нь бас тавиад өгнө. Энэ цаана гарч байгаа хар хэсэг нь background хэсэг нь гэсэн үг. Тэр хэсэг дээр та нэмэлт одоо стрим дээр ашигладаг нэмэлт дансны дугаар ч юм одоо юу гэдэг нь донож манаш авах та. Тиймэрхүү мэдээллүүдээ оруулж болдог. Дөрвөн бичлэг дээр дурдсанчлаа вебкамыг болохоор зүгээс C270 HD гэх Logitech-ийн энгийн камер залгасан байгаа. Энэхүү камер нь өөрөө үзүүлэлт нь ер нь таг энгийн талдаа 720 пикселтэй 30 fps дамжуулах чадамжтай. Тийм учраас миний зүгээс нэмэлтээр интернет орчноос судалж байгаад Animaze гэх програмаар дамжуулаад өөрийнхөө дүрсийг жоохон сонирхолтой болгоё гэж бодсон. Энэхүү Animaze гэх програм нь үнэгүй байдаг. Ийшээ татаж ороо шаардлагатай сорсуудыг нь оруулж өгөөд launch гэж дараад за дарсны дараагаар иймэрхүү ингэж орж ирж байгаа. Тэгээд энэ дээрээсээ бүх командаа өгчөж байгаа. Source-а татаж өгөөд OBS руу оруулаад ирнэ. Гэхдээ нэмэлт програмаар дамжуулсан дүрсээ хэрхэн OBS руугаа татаж оруулж ирэх вэ? Тэгэхээр мөн ялгаагүй өмнөх шигэ зүүн доороо source хэсэг дээрээс нэмэхээ дараад video capture device-аа сонголоо. Энэ дээрээс virtual camera гэдгээ сонгоод өгч. За тэгээд дүрс маань ороод ирсэн баг. Энэхүү дүрсээ бид хүсвэл хаана л хаан тавьж бол. За тэгээд хүсвэл та энэ watermark буюу тамгыг нь мөнгөний төлөөд арилгач болно. Энийг бол хүссэн дэлгэснийхаа байршил хаанч бол хаана байршуулж болж байгаа. Нэг зүгээр жишээ болгоод ингээд тавьчихсан шүү. За. Энд дэр хүссэн фонтоор хүссэн зүйлийг бичээд текстээ оруулаад байршуулах байна. Айлсгүй иймэрхүү лого байршуулах бол шууд татаж ирээл оруулчих чинь. Энэхүү OBS гэдэг програм нь ер нь бол нэмэлт юмнууд дэмжихтэй айгүй мундаг юм байна лээ. За бүр даврах юм бол ийм хөдөлдөг логоос хийж болж байна. Media source гэж дарж өгөөд browse гэд. Одоо энийг болохоор би бэлэн темплейт ашигласан байгаа. Болж уулгал бэлэн темплейтүүд ашиглал өөртөө амар интернет орчин судлал нэлээд юм байгаа. За ингээд лого байна. Энэхүү логогоо ингээд loop гэдгийг нь сонгосноор байнгын дэлгэцэн дээр хөдөлгөөнтэй байна гэсэн үг. Хэмжээг нь жижиг болгоод яг энэ хэсэгт ингэж ирээд тавьчих. За тэгээд эдгээрийг бол ер нь яг хувь үнээсээ шалтгаалan та өөрөө нэмэлт гоё юмнуудыг хийх бол боломжтой. Одоогийн байдлаар дараах 3 source-ыг татаж өгсөн байна. Дүрс, webcam болон лого. Одоо нэг чухал зүйлийг хийх чинь тэр юу гэхээр sound. Чихвч болохоор миний зүгээс HyperX Cloud 2-ыг шууд компьютер руугаа залгасан байна. Энэхүү capture card нь өөрөө HDMI-аараа sound болон дүрсээ зэрэг дамжуулдаг. Гэхдээ одоо ингээд тоглоом руу ороод буудаж үзэхээр ямар sound байхгүй. Тэгэхээр энэхүү sound-ыг оруулж ирэхэд та OBS програм дээрээсээ хөөгдлөө дуудаж өгөх шаардлагатай.
Тэгэхээр бидний зүгээс саундыг оруулж ирэхэд нэмэгдэрээ дараад аудио input capture гэдэг дээрээ сонгоод OK сонгож байна. За үндсэн саундаа хаанаас авах вэ гэхээр эдгээр сонголтууд гарч ирж байна. Хамгийн ихнийх нь webcam-ны mic байна. Доотлынх нь зүгээр миний залгацсан байгаа чихвч байна. Хоёр дахь нь болохоор capture card. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн capture card-наас бид саундаа дуудаж өгнө. Source дээр нь саундаа хэдий сонгож өгсөн ч гэлээ. Энэ дээр үйлдэл нь орж ирээд одоо дарахаар тэгсэн хэрнээ чихвчин дээр ямар ч саунд байхгүй. Энэ тохиолдолд яах вэ гэхээр audio input capture гэдэгнийхээ энэ 3 цэг дээр дараад advanced дээр нь ороод дараах сонголтууд гараад ирж байгаа. Хамгийн дээдлийнх нь саяны бидний нэмсэн audio input capture гэж байгаа. Энэ дээрээсээ monitor гэдгээ доорх дээр нь monitor and output гэж сонгодог. За одоо орж ирж шалгая. За ингээд саунд маань ороод ирж байна. Дараагийн шийдэх зүйл юу вэ? Mic. Анхан дуурахаар дамран таг гэдэг шиг саундаа оруулаад ирсэн чинь mic маань байдгүй. Mic-ийг хэрхэн оруулах вэ? Эхний ээлжинд шууд чихвчнийхаа mic-ийг холбож үзье. Чихвчнийхаа микрофоныг ашиглахад бидний зүгээс OBS-ийнхаа баруун доотлын settings зэс дээр ороод дээшээ audio зэс рүү ороод mic гэдэг сонголт дээр дарж өгөөд чихвчээ сонгоод өгнө. За тэгээд apply дарлаа. Энд доор нэг mic-ний source ороод ирлээ. Одоо ингээд чихвчээ дараад үзэнгүүт л хэлбэлцэж байгаа тийм ээ. За энэ нь ажиллаж байгаа хэсгийг нь хэрхэн шалгах вэ гэхээр бидний зүгээс шууд record хийж болно. Айлсгүй энэ тохиргоон дотор нь ороод микнийхаа энэ артлын монитор off-ыг нь output болгоод сонголтыг нь хийж өгөөд тэгээд чихвчээ зүгөөд ярангуул таны яриа өөрт тань ойгдож сонсогдно гэсэн. Ойд сонсогдно. Бидний зүгээс шаардлагатай бүхий л сорсуудыг татаад өглөө холболтуудаа амжилттай олгочлоо. Дүрс, камер, за мик гих мэт тохиргоонууд бэлэн болчлоо. Одоо стрим эхлэхээс өмнө яг OBS дээрх үндсэн тохиргоон дээр юуг нь тааруулах шаардлагатай байдیں۔ Яг өөрийн интернет орчинд YouTube дээрээс олж мэдсэн зүйлээ та бүхэнд хэлье. За general бол ерөнхий энэ бол байдгаараа байсан дээр илүү дутуу тохиргоо шаардлагагүй, appearance хэрэггүй. Stream дотор болохоор та яг үндсэн хаашаа ямар платформ дээр стрим хийхэд сонгоод өгнө. Энэ доотлын advanced option гэдэг энэ хэсэг дээр болохоор bitrate-ийн үзүүлэлтийг харуулсан байна. Таны интернетийн хурдаас хамаарат нөгөө тухайн платформын дэмждэг kilobyte per second буюу дүрсний чинь чанарын хэмжүүр гэж ойлгоход болно. Энийг за дараа нь илүү тухтай ярив. Output хэсэг дээр болохоор стриминг дээр бас түрүүний яриадсан bitrate харагдаж байна. Энэ дээрээс одоо дүрснийхаа чанар манар тэрийг яаж тааруулах уу гэдгээ энэ дээрээс оруулж өгөх нэ. Record болохоор дэлгэцээ бичнэ, аудио дууны чанараа одоо ямар чанартай, хэр чанартай бичиж авах юм. За үндсэн аудио дээр болохоор ингээд түрүүний source дээр орж ирсэн, гаднаас залгасан байгаа бүх оролт дээр байгаа төхөөрөмжүүд чинь гараад ирнэ. Тэгээд mic нь ингээд бүгд тусдаа 1 2 3 гэ тоотой авчиж байгаа. Видео хэсэг дээр болохоор бидний зүгээс нэг тохиргоог хий. Заавал хийх шаардлагатай байдаг. 1920 Hz 1080 пиксел. 1080 нь өөрөө бидний платформ дандаа л 1080 пиксел дэмжиж байгаа. Доор нь болохоор 60 fps гэж байгаа. Энэ баруун доор харагдаж байгаа бах тий. 60 fps-ээ сонгохгүй бол үндсэн тохиргоон дээр 30 fps-тэй байдаг. 30 fps дээр fps-ний ялгаа, герцийн ялгаа нүдэнд амар мэд. Хэрвээ та тэгээд илүү агсан төвшөнд илүү мэргэжлийн зүйл хийхийг хүсвэл эдгээрийг нэг бүрчлэн судлах шаардлагатай болов уу гэж бодож байна. Бидний зүгээс хоёр тусдаа платформ дээр стрим хийхэд ямар тохиргоо ашиглах вэ гэдэг дээр нэг товчхон зааварчилгаа хийв. Тэгэхээр зүүн дээд хэсэг дээр docs зэс рүү ороод multiple output гэдэг функцийг оруулж байна. Энэхүү функцийг оруулж ирэхэд бол бидний зүгээс гадны их сурвалжаас иймэрхүү файл татаж одоо өргөтгөл файл гэх юм уу да. Иймэрхүү файлыг үеийн системд тохируулж татаж авснаар тухайн функц маань гарч ирнэ. Тэрнээс зөвхөн энгийн функцээр бол тэр сонголт гарч ирэхгүй байх нэ. Одоо хамтдаа стримийг асааж үзье.
түрүүн суулгасан docs гэсэн дээр гаднаас нэмэлтээр оруулжсэн multiple output гэх функц ашиглаад хамгийн нийтлэг ашигладаг YouTube болон Facebook дээр лайв саацгаая. За тэгээд хүсэх юм бол та хүссэн одоо Twitch key гэнэ тэ хүссэн платформоо сонгож өгөөд URL болон stream key оруулж өгөөд зэрэг бүгднийг нэг зэрэг цацах боломжтой. За тэгэхээр бидний гол зорилго ихний хэлжинд Facebook-ийн үндсэн OBS-ийн settings руу ороод stream гэсэн дээр харангуул live go Facebook live гэсэн яг үндсэн stream-ийн болонгол OBS дээрээс Facebook-ээ сонгосон байна. Одоо нөгөө дэлгэц рүү шилжээ. Нөгөө дэлгэц дээрээс өөрийнхөө Facebook profile руу ороод одоо page руу ороод go live гэдгээ дарж өгнө. Go live гэдэг зэсийг дарж өгснөөр бидний хувьд юу авна? Энэ зэсэн дээрээс stream key копидж аваад түрүүний settings руу ороод stream дээрээ дарж ороод stream key хэсэг дээр paste тэгээд apply дараад өгнө. За тэрний дараагаар start stream гэдгээ дараад өгнө. Баруун доотлын start stream гэдэг зэсийг дарж өгөөд тэнгуут нөгөө дүрс рүү дэлгэц рүүгээ шилжээ. Нөгөө дэлгэцэн дээр маань бидний дүрс ороод ирсэн байна. Энэхүү дүрс ороод ирсэн байна гэдэг маань тухайн Facebook маань өөрөө лайв дээр энэ дүрсийг татаад авсан, эхлүүлэхэд бэлэн болсон байна гэсэн үг. За одоо YouTube-ыг болохоор миний хувьд нэмсэн байгаа үндсэн дэлгэц рүү буцъя. Энэ баруун дээр харагдаж байгаа энэ YouTube гэдэг нэр өгсөн. Энэ дээр modify гэдгээ дараад YouTube руугаа нөгөө талдаа эхлээд орох шаардлагатай. YouTube-ийнхаа live stream өөрийнхөө профайл руу дарж орж жагаад нэмэхээ дараад go live зэсийг сонголоо. Live хэсгээ дараад өгсний дараагаар Facebook-ээс ялгаатай нь URL гэдэг зүйлийг хуулж авах шаардлагатай байдаг. Stream URL-а копидж аваад үндсэн зэс рүүгээ буцъя. Үндсэн дээрээ буцаж орж ирээд баруун дээдлийн modify гэдэг дээрээ дараад URL хэсэг дээр нь paste хийгээд нөгөө талаасаа мөн ялгаагүй доороос нь stream key гэж байгаа. Тэрийг копидод авчна. За тэгж авсны дараагаар баруун дээдл дээрээ start гэх хэсгээ дараад өгнө. Энэ маань өөр амжилттай болсон тохиолдолд жоохон байж байгаа дүрсээ цацах хэвээр одоо нөгөө дэлгэц рүү шилжээ. Нөгөө дэлгэц дээр гараад одоо зүүн дээд хэсэг дээр live дүрс маань ороод ирж байгаа харагдаж байна. За чанарын түвшнийг шалгая. 1080-аар дүрс нь орж ирж байна. За ингээд шаардлагатай бол зүүн доод хэсгүүдээр нь та стримийнхаа тайтл гэх мэт бусад мэдээлэл одоо аналитик гэх мэт бусад бүх мэдээлэл харчих боломжтой. Ингээд хоёр платформ дээр зэрэг стрим аслаа. Facebook дээр бэлэн болсон байна. YouTube дээр мөн ялгаагүй бэлэн болсон байна. За одоо тэгэхээр Facebook дээр стрим ассан байна. Чанарыг нь харъя. 1080 дэмжиж байна. За энэ дээр бидний хувьд доод хэсэг дээр нь тайтл хэсгээ бичиж өгөөд тест гэд 3 дахь хэсэг нь go live гэдэг хэсэг нь одоо зүүнд ороод хараад эхлүүлчихэж байна. За их live маань эхэлсэн байна. Одоо цаадлын дүрсээ харцгаая. За нэг иймэрхүү л байна да.
YouTube дээр явж байна. Чанар нь 1080-тай. Дүрсний чанар бол нэг иймэрхүү харагдаж байна. Одоо энэ дээр өгсөн үйлдэл энэ дэлгэц рүү шууд орж ирж байгаа. Гэхдээ стрим маань өөрөө тодорхой хэмжээний дилайтай хоцрогдолтой явж байна. Ингүний сторийн зүгээс хийж үзсэн анхны тест стрим амжилттай боллоо гэж үзлээ. Төхөөрөмж дээрх дүрс OBS дээр оруулж ирсэн capture card-ны дүрс байна. За энэ үндсэн дэлгэц дээр болохоор YouTube дээр шууд лайв асаасан байна. Энэ хүү бичлэг дээр дурдсан мэдээллүүд нь зөвхөн миний хувь хүний олж мэдснээр тайлбарсан тул та бүхэн авах гэхээ ухаанаар хандахыг хүсье. Баярлалаа.